Bienvenido a la clase de idioma español. Desde hoy vamos a aprender cómo se habla en español. Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Испани улс болон Латин Америкийн улс орнууд хэрхэн хоорондоо мэдлдэг болохыг сурч авцгаах болно. За, мэдлэгээний хувилбарууд маань байна. За, Испани хэлэнд бол албаны, албан бус гэх мэдлэгээний төрлүүд бол нэг айхтар ялгараад байдаггүй. Гэхдээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг мэдлэгээний хувилбаруудыг та бүхэнд танилцуулж байна. Hola, сайн уу? Эсвэл сайн байна уу? Buenos días. Өглөөний минь. Buenas tardes. Өдрийн минь. Buenas noches. Орой минь. Мөн сайхан амраарай гэсэн утгатай байх нэ. За, мэдлэгээнүүдийн хувилбаруудыг би та бүхэнд танилцуулсан. За, дээрээс нь болохоор тухайн мэдлэж байгаа хүн чинь танаас хэр зайтай, та таньдаг, эсвэл таньдаггүй, яаж хэрхэн мэдчилэх үү, эхлээд төрөж мэдлэх үү гэх мэтлэн маш олон асуудал танд байгаа. За, тэгвэл хэрвээ та дотны найз нөхдөдөө эсвэл нэрийг мэддэг хин нэгэнтэй мэдлэж байгаа бол Hola Maria, Hola гэж болно гэсэн үг тийм ээ. За, тэгээ хэрвээ та мэдлэж байгаа хүнээс нэхэн зайтай байх юм бол Hola гэж даалгаж болно гэсэн үг тийм ээ. За, хэрвээ ойрхон дотн Мариатай нэлээд сайн найзууд бол та ойртож чаад тэгээд хацраа зөрүүлээд тэгээд чимээ гараад үнс нь агаад тэгээд нөгөө хацраа зөрүүлээд бас адилхан үнснэ. За, энэ бол маш түгээмэл Испаничууд болон Латин Америкийн зарим улс орнуудад ашиглагддаг байгаа. Мэдээж хэрэг та Монгол, Аз тэгээд анх удаага нэг найзтайгаа танилцаад жоохон татансаад ирсэн нөгөөд чинь тантай зүгээр гар өргөж чинь эсвэл годоос мэдлж ивэл нэг удаа та урагшаа алхам хийгээд төргөж байгаа үйлдэл хийгээд үзээрэй. Тэгвэл таны өдөөс үйлдэл хийх юм бол энэ таныг хүлээж аваад тэрч мэдлэхэд бэлэн байна гэсэн байх нь. За, тэгвэл та дараагийн удаа Мариатай илүү оройс мэдлээд тэрээд үнсээд мэдлж үзээрэй. Hola Maria, ¿cómo estás? гэж үргэлжлүүлээд явна гэсэн үг тийм ээ. За, тэгвэл ангид орж ирсэн чинь бага олон найз нөхдөд ангийн амдууд байж идэг эсвэл нэг уулзалтан дээр очсон чинь зөндөө олон хүн байвал бүгдийг барьж авч үнсэх жоохон хэцүү дээ. Тэгвэл Buenas a todos гэж гараараа даалж бас болно. Тэгвэл сайн уу, бүгдээрээ сайн уу гэсэн утгаар та бүгднтэй мэдлж амжина гэсэн. За, эсвэл хэрэг дотны найз нөхдөдтэй тэгээ Muy buenas amigos гэж болох юм шүү дээ. Арай жоохон цоглог гоё те. Ирч хүчтэйгээр мэдлэх бас боломж байна. За, харин та хин нэгэн өөрөөсөө ахмад эсвэл зэрэгдэг өндөртэй ч юм уу те заавал цол гуншингийн дуудах шаардлагатай ийм хүмүүстэй мэдлэх гэж байвал сеньора, сеньорита гэдэг үгийг ашиглах зүгээр. За, энэ болохоор ноён хатагтай гэсэн үг тийм ээ. Гэхдээ одоо орчин үед бол ноён хатагтай гэхээс илүү эрхэм хүндэт гэж орчуулагдаж явж байгаа. За, Buenos días, señor Pedro. Өглөөний минь ноён Педро гэсэн үг байна тийм. За, Buenas tardes, profesora. За, энэ бол ажил мэргэжилтэй холбоотой байна. Buenas tardes, doctora ч юм уу тийм. Сайн байна уу эмчээ, сайн байна уу багшаа, сайн байна уу даргаач гэдэг юм тийм. Гэх мэтлэн ажил мэргэжлийнх нь нэрслэр нь бас нэмэлж болно. За, харин та орой мэндийг бол бас хэлэхдээ бас сайхан амраарай гэсэн утгатай байгаа шүү дээ. Buenas noches, mi amor. Сайхан амраарай хонгор минь гэсэн болно тийм. Эсвэл орой минь хонгор минь. За, мэдээж хэрэг энэ орой уулзалтан дээр сеньор Педро хүрээд ирсэн байх юм бол Buenas noches, сеньор Педро гэх мэдлэг гэсэн үг шүү дээ тийм. За, би бол нөгөө артлалтанд жишээ хүмүүсийг тавьсан байгаа гэсэн. За, Buenos días a todos гэж бас болно. Бүгдээрээ сайн уу гэсэн утгатай юм шүү дээ. За, Buenos días гэдгийг өглөө нар мандснаас өдөр өдийн цайгаа уудаг
цаг хүртэл хэлж болно гэсэн. За манайх бол 12 цагаас хойш болоод үдээс хойш болчдөг тий үд өнгөрөөд болчдөг. Харин Испани бол өөр улс орнуудын өөр өөрийн онцлогоо шалтгаалаад жишээлбэл испанчууд 2 цагаас хоолндоо авдаг бол за тэр хүртэл бид нар Буэнос Диас гэж хэлж болдог байна. Харин Буэнос Тартесыг 2 цагаас оройны нар жаргах хүртэл хэлж болно гэсэн. За 9 цаг ч юм уу 8 цаг хүртэл Буэнос Тартес гэж хэлж болох нь. За харин Буэнос Ночес гэдгийг илүү нар жаргасны дараа оройн гэдгээр нь илүү тохиромжтой байдаг байна. За тэгээд та бүхэн маань туршаад үзээрэй. За хинтээ яаж мэдлснээ бас комент хэсэгт үлдээгээрэй. Ямар сэтгэл төрүүлж чадсан бэ гэдгээ бас бидэртэй хуваалцаарай. Баярлалаа.